Шигээр гэхдээ ер нь юм яриулаагүй те. Юу ч яриулаагүй байгаа те. Ярихгүй шүү дээ. Гөөг би. Hitler. Thank you, right? Yeah. Bah Hitler. Hitler. Баярлаа. Yes. Баярлаа. Яаж? Одоо ярьчаа гээс ярьч. Чи яагаад байгаа? Ичээд байгаа мó? Аа гэнэ. Ой нөө. Гэл болоо те. Бодохоо. Багийнхандаа итгэж чадсан бодлоо машин итгэж байна. How you feel in traveling with the team, with the two countries, and staying with the team? Well, since I got here, our team been getting closer, like brothers, and we all got like funny bonds with each other, different bonds with each other, but funny and good. Everybody growing together. The young guys getting more confident, like Bendy, Barca, and now hopefully tonight we can get the other young guys in the game and get them some repetitions and get them game ready. You know, but the travel been fun. Spending time together in the hotel, meals, walking around different cities, getting to experience everything is fun. And I see every day, and Tushik and you are having fun, right? You're always having fun. Yeah. What do you think about the Tushik? Tell us about what do you think? Tushi like reminds me of like kids from the hood back home because he got like a certain high level like toughness. Yeah. So like me and him bond off of that, and then we just got like a really good sense of humor. You know, everything is jokes for me and him, and but he listens, and he tries to do the things we ask to do to help him grow. Even if he doesn't play, he still comes in every day, positive attitude, helps the team in practice and prepare for games. So that's a good character guy, you know. All right. Good luck for your tonight's game, bro. See you. Бодохоо. What song he sing? He's singing the Mongolian song. Song about the mother. Би сая хинээс нийлрээс чамтай ингээд аюу ойрхон байдаг. Та хэд ингээд байн хинээ чанага тоглоом маац хийдэг гэсэн чинь миний яг дүү шиг байдаг аа тий гэж хариулж илээ ер нь. Тэгэхээр чи бас нийлрийн тухай юу гэж бодож чинь? Та хоёр бас байн хинээ чанагаад нэг шоглоод одоо юу гэдэг тиймэрхүү байдалд хандлагатай байдаг ш тий. Байнгын л ер нь тэгээд чамд бас ямар мэдрэмж төрдөг вэ нийлрийн талаар? Битэрийн хувьд бол ер нь бол айхтар сайн ойлголцоод байх юм байхгүй шүү дээ. Ер нь яг битэрийн яг нэг вайбнд ойролцоо юм бол гэж боддоо шүү дээ. Тэгээд маазраад би нэг өөдөл манай ахлах тасгалжуулагч арим болгон мэдж байгаа бах. Тэгээд за Тайванаас Таиланд Бангкокт ирсэн сэтгэл ямар байна? Багтаага ер нь аялах ямар байна? Багтаага аялах гоё байна. Шинэ орчин гой улс орны соёлтой танилцаад хажуугаар нэг дуртай спортоор тэмцээн төсөлтөд явж явах гоё мэдрэмж байна. Аха тэгээд ер нь бол одоо бид нар 50 тоглосон тоглолтоос хожил авсандаа баг хамт олон ер нь манай фэнүүд ер нь монголчууд бүгд маш баяртай байгаа тий. Тэгээд энэ тоглолтын тухайд За сүүлийн тоглолтын бол манай тамирчид бол маш сайн хичээсэн. Тамирчдын хичээл зүтгэлийн хүчин тавьсан гэж бодож байгаа. Гэхдээ сайжруулах юм юу вэ? Манай нэг шийдэлтийн хувь ороогүй. Шийдэлт ороогүй. Дээрээс нь бас манай нэг самбарын тоглогч бэлгүүн болон А2 нар бас оролцоогүй тий. Тэгээд тэгсэн ч гэсэн манай хожиж чадсандаа бол баяртай ба гол шалтгаанууд тамирчдын хичээл зүтгэл. Миний хэлгээд байгаа санаа бол манай тамирчдад маш том потенциал байгаа шүү. Тэгээд 100% потенциалаа ашиглахад бол тий ийм амжилт гарах боломжтой байна гэдгийг харсан. Гоё итгэл олж авсан гоё тоглолт байсан гэж бодож байна. ер нь одоо ингээд олон улсын тэмцээнд буюу ингээд зочлон тоглолт хийгээд хоёр улс дамжаад ч юм уу те ингээд явхад бол ашиг туршлага болж байгаа баг. Тэгээд эндээс ер нь юуг олж харж ин тамирчтай яаж одоо бие бэлтрийг бэлдэх сэтгэл зүг бэлдэх хэрэгтэй гэж харж байна.
суралцж ийн гэх юм уу те? Тийм. За яг энэ удаагийн аялал яг олон улсын төвшин анх удаага яг багтаага мэрэгжлийн багтаага яг явж байгаа. Тэгээ миний хувьд бол мэдээж нэг олон багш дасгалжуулагч нараас бас үлгээ авч байгаа. Тэгээд гол анхаарч байгаа зүйл бол яг нэг бие ялгын бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр яг сэтгэл зүйн бэлтгэл майндсетийг нь одоо яг тоглох талбай дээр 40 минут ажиллахад нь бэлдэж байна. Тэр тал дээр их суралцж байна. Ер нь тэгээд ингээд манайх ч одоо ингээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй яг багаараа явж байгаа тий. Бас энэ дээр юу гэдэг одоо нөгөө багийн уур амьсгал тал дээр ямар байна гэж харж байна. Яг клубын төвшөнд одоо юу эмч, терапевт, тренер гэх бүх арын алба менежер гэх бүгдээр явж байгаа учраас одоо өргөн бүрэлдэхүүнтэй явж байна. Олуулаа явж байгаа учраас яг гэр бүл мэт байгаад багийн уур амьсгалын хувьд одоо нэг тамирчдын сэтгэл зүйд бол аюу гоё тусдын болж байгаа гэж харж байгаа. Тийм учраас хамт явж байгаа арын албаныхан бол эмч, тренерүүдтэй бас хажуулагчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр тамирчид одоо яг бэлтгэл сургалт хийгээд хажуугаар нь recovery буюу сэргэх хангалттай цаг байхгүй явж байгаа бидний хувьд бол тэр болгон дээр эмч тренерүүдийн маань ажил маш чухал үүрэгтэй явж байгаа. За тэгээ орой Сингапурын баг буюу Адроиттой тоглох нь тэгээд амжилтсан. За баярлалаа. How you feeling traveling with the team? It feel good, bro. It's warm in Thailand. Like, feel good to be out in Mongolia for a little bit. So it's like a refresh button. How about the team chemistry, like traveling with all team members? Yeah. I think it's gonna be better. Like, I think when we return to Mongolia to play in the finals, I think like we'll be in our best shape, our best form from like having to travel and like do this. How do you think about the next two games? We're gonna win it? Yeah, I think as long as we play Broncos basketball, like we don't go out of character, we stay disciplined, like we should easily win both of these games. Hopefully like a lot of the young players can play, get some experience. So yeah, I hope it's like just a fun game. We discipline, but like everybody get to play. Let's. I want to ask some questions. No. Why? Why? No. Okay. You want to sit or stand? Because you're too tall. You want to stand right here or you want me to sit? Oh yeah. Okay. Here you That's all right. Okay. How do you think about your new team? I like it. Well, the new team is with me. I like it. You know, we won one game and it's been exciting so far. The guys welcome me with open arms just a few days in, so I'm loving it. I like the new team. All right. And how do you think about the team chemistry, team system? Like, I think it's about pretty the good. team? I think it's pretty good. We adapted pretty quickly. You know, just bringing me in and filling me up with the plays and whatnot. So still stuff to work on. Always get better. But so far, I think we're just looking pretty good. all right. How do you think about the local players, like Mongolian players, the individual skills? I like them. You know, they're hard workers. You know, we finished about 10 minutes ago, but everybody's still on the court working out. So I like the grit and integrity that they have, and they're willing listeners. So I like that too. All right. And how about the staffs? You know, the team staffs. Stepping pretty good, pretty chill. Some goofy guys over there, but I like them. They're good. You're having fun with the team? I'm smiling, so yes, I am, definitely am. I like it over here. Good people. Who's the most likely person in the team? The person I like the most, Yeah. I like them all, but I have to be biased. It would be JT because I've known him for the longest, and that's my brother right there. So All right. From the locals. from the locals, Tushi pretty funny. Yeah. Tushi's a pretty funny guy. Everybody say that. Yeah, he's a pretty funny guy. But I like my Mongolian gangster right there too. Ilmune. Mune. My Mongolian gangster right there. I like him too. Yeah. Okay. All right. Good luck for your next two games and after your confidence. Bahitla. Thank you, right? Yeah. Bahitla. Bahitla. Bayarla. Bahitla. Yes. Bayarla. Bayarla. Багтаага аялахад ер нь ямар байна? Ер нь одоо нөгөө яг түүх ярихад гэдэг шиг 2013 онд хасын өдгүүд баг яг нэг сар Европоор аялан тоглолт хийжсэн. Одоо анхны клуб гэх юм уу? Тэр аялан тоглолтод 5 тоглолт хийгээ бид нэр 4 хожижсэн. За тэр тоглолтууд маань болохоор Бельгийн Антверпенгийн хотод тоглож байсан. Нидерланд, Франц, Ренес, Герман гээд 4-5 орноор яваад тоглож байсан. Тэгээд Ренесгийн хотод бол яг тэр 2 дугаар лигийнхаа авраг болсон багтаа
Антверпенд болохоор Антверпен Giants гэдэг Евролигийн Еврокап мапад ордог тийм багуудаа тоглож байсан. Тэгээд магадгүй тэрнээс хойш өнөөдөр 2025 гэдэг чинь 12 жилийн дараа баг бас ингээд баг бүрэлдэхүүнээрээ явж байна. Тэгээд анханасаа л нөгөө жишг клуб болохгүй олон улсад гарах гал ингээд тийм гацуудыг хайж яваад байсан. Тэгээд FIBA маань биднээс яг аль биес ийм гоё сайхан боломжуудыг олгосон. Тэгээд манайх ч гэсэн бэлэн байсан. Тийм учраас одоо юу гэдэг нэг олон улсын тавцанд өөрсдөө сайн өрсөлдөж чадна. Цаашдаа сайн өрсөлдөлийг харуулж байна. Тэгээд энэ хоёр тоглолтод бол ер нь хожин гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд магадгүй одоо нөгөө монголчуудын хүрээгүй төвшин гэж байгаа шүү дээ. Хүрээгүй төвшин дараагийн төвшөнд гараад магадгүй финалтыг хүсэж байна. Тэгээд одоо нэг өсөндөө хөдгүүдийн түүх юм шиг боловч Монголын саксны өөрөө түүх өнөөдрөөр өдрөөр ичгтэй явж байгаа гэж харж байна. Тийм учраас маш тийм сайхан гоё цаг мөчүүдийг бол өнгөрөөж байна те. Одоо ингээд түүхэн цаг мөчүүдийг бичээд өнгөрөөгөө явж байгаа бол баяртай байна. Энэний нэг хэсэг байгаадаа ч гэсэн бас мөрөөдөл биелсэн те. Сэтгэл ханагт ийм сайхан өдрүүд болж байна. Тэгээд хожин өдөртөө итгэлтэй байна. Асуугад өөрөө ч ярен дээр бэлэн байлаа гэж хэлж байгаа шүү те. Тэгэхээр бид нар шинэ импорт тоглогч Жордыг бид нар игнэнд нэгтгсэн. Жордыг нэгтэх болсон шалтгаан гэх юм уу те. Ер нь авах болсон шалтгаан. Тэгээ ер нь яагаад Жордыг сонгосон юм? Ер нь бол сагсан бөмбөгийн хувьд аваад үзвэл манай монголчуудад нөгөө юу гэдэг нөгөө биеийн өгдлөөс хамаараа те нуруу өндөр намч гэдэг юм уу. Тэгээд булчингийн мас гэдэг юм. Тэрнээс хамаараа хамгийн асуудалтай цэгүүд бол холбогч төвийн байрлал байдаг. За тэгээ манай багийн хувьд мэдээж хоёр локал буюу те сэргэлэн Барш бод хоёр маань хоёулаа шгшээгийн төвшөнд тоглодог ийм хоёр сайн холбогчтой. Тэр бид нар бол яг бөмбөг залдаг хүнээс илүүтэйгээр самбар доор. Бид нар самбартаа туслахад юм доороо санаа зовоод ах юм бол сагсан бөмбөг яг өөрсдөө өгснээр тоглож чадахгүй илүү их ядрамж гэдэг юм хамгаалтан дээр уссан хамгаалтууд игээд тэгэхгүй нэгэн эсрэг нэг тулаад дийлдэг те. Самбарын будагтай талбайн тоглогч нь өөрөө давуу тал авчирдаг байна гэдэг нь өөрсдөө хүссэн сагсан бөмбөгийг тоглох тийм нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Тийм учраас манай тоолбортын хувьд бол 4 номер цэвэр 4 номер яг Монголын лиг дээр бол 5 номер дээр бүтэн сизон тоглолцсон байсан. Тэгээд ер нь бол самбарт будагтай талбайд айхгүй байх хэрэгтэй байна гэсэн өнцгөөс Жорди Чумингагаа тоглогчийг авсан. Тэгээд Канадын иргэн Чумингагийн хувьд бас онцлогтой да Mongolia Mike-тай Dayton Flyers тоглож байсан. Тэрнээс гадна өөрөө залуу тамирчин дээр хандлага ёс зүйн хувьд бол яг хэлсэн юм хийдэг те. Одоо ингээд легон руу ч ингээд нэг хэдэн орноор яваа тоглоод ирэхээр бие нөөдөг ч юм уу яг муу зан сурцсан тийм хандлага жоохон төвөгтэй байдаг бол Чумингагийн хувьд бол тийм биш. Яг мэрэгжлийн нөгөө NCAA тоглодог байхдаа тамирчид ямар ёс зүй одоо дүрм журм сахилга баттай дүүл яг тэр юугаа алдаагүй тийм тамирчин байгаа. Тийм учраас хамтарч ажиллах ч гэсэн айгүй амар байгаа. Одоо яг л чи төвийн байрлал ийм хийн гэдээ гаргаад өгсөн. Яг л тэрийг гүйцэтгэж багт өөрийнхөө байрлал давуу тал авчирж байгаа. Бидний тоглоход ч гэсэн багийн системийг илүү сайн хэрэгжих тустай байгаа. Тэгэхээр энэ удаагийн аялын тоглолтуудаар самбарын байрлалд бол бид нэр бүх багуудаас илүү байна гэж харж байгаа. Сая хамгийн хэцүү New Taipei Kings бол 2 м 10-11-тэй 2 төв байсан. Тэгээ хоёулынгийн бол манай хоёр импорт бодтой импорт дийлсэн. Тэгэхээр одоо тоглох гэж байгаа хоёр багийн хувьд бол манай энэ хоёроос бодтой талбайн тоглолтууд илүү байна гэж бодохгүй байна. Тийм учраас энэ давуу талаа бид нар алдахгүйгээр яваад дараагийн шатанд бол шалгарна гэж байна. Хайбо. Jordan толбор Jordi GT2 талбай дээр зэрэг байх нь багт ямар давуу тал өгч байна? Өөрт чи ер нь тоглоулахад амар байна уу? За юу яаж байгаа? Jordan-гийн хувьд бол яг цэвэр 5 номер байна. Манай Jordan-гийн хувьд бол Stage 4 буюу 4 номер дээр гээд өөрийнх нь байрлал. Гэхдээ манай Монголын лиг дээр бол бүтэн үйлрэл 5 номер дээр тоглосон. Яг одоо надад бол нэг амар юм санагдаж байгаа нь юу вэ гэхээр тоглолтын төлөвлөгөө гаргаад сууж байхад бол яг нөгөө байрлал дээр Jordan бол яг өөрийнх нь бүгсэн байрлал дээр очиж байгаа учраас багийн хувьд бол аюу амар. Самбартаа санаа зовх юм байхгүй. Тэрнээс шалтгаалаад манай 2-3 номерууд энэ холбоо дээрээ судрах заслааныг ашиглах энэ моментод үүсэж байгаа учраас одоо яг төвс байран дээр бол манай төвс хүн авч чадсан гэж харж байгаа. Тэд нөгөө 50-тай тогсон тоглолтын дээр бас JT яг 4-р төгсгөлд ер нь айгүй эрэхтэй үед манай Jordan хоёулаа нэг 2-2 ч бөмбөг тасалтай байж оноог холдуулсан шүү дээ. Энэ нь ер нь ачаал багтаа 4-р рүү орж ирсэн давуу тал гэж бодож байна уу? Тий. Эргүүлээ яг манай Jordan-гийн хувьд цоохоо ачаалтай байсан. Сүүлийн тоглолтын дээр. Гэхдээ нөгөө манай одоо локал тамирчдаас ганцхан бинди мэн өндөр үзсэн. Тэгээд аль болох Jordan бинди хоёрыг одоо хоорондоо солих гэж бодсон боловч бас Jordan-гийн хувьд бас жоох ачаалаас авсан гин орчин нөлөөгөөс хамаараа.
Тэгээд яг эцсийн моментод Jordan маань амралтаа гарч ирсэн. Тэр хоёулаа бөмбөг тасалсан нь яг нэг нь будаач байгаа хамгаалж байгаа, нэг нь урагшаа гарч юм уу тий. Чигсэн хамгаалт руу ороход бол айгүй амраа байхгүй. Хойноос самбартаа санаа зовох юм байхгүй. Тийм учраас урд идэвхтэй хамгаалт хийж авч байгаа. Тэрний үр дүн. За баярлаа. Баярлалаа. Оо. Мөн амар штэ. Ер нь манай бэлтгэл дээр Барсолт 90-2 Сегет ер нь байн ингэж нэг хэсэг нэг тоглолдог. Сеги бол яг дараачийнхаа одоо тэгээ багийнхан дүүнэрийг ер нь бэлтэж байгаа байдал нэг иймэрхүү байдаг. Тэгээд маа Сегич өөрөө айгуу чанга хатуу биетэй хамгаалалт өндөртэй болохоор дүүнэртэй маш хүчтэй юм бэлтгэл болж өгдөг. Тэгээд Сегитэй бэлтгэл дээр ингэж тоглолтын хүчинд ер нь тоглолтууд дээр айгуу бэлэн физикал тоглолтууд нь бэлэн байдаг. Тэгээ тэрний нэг жишээ нь одоо ингээ харагдаж байна. Хэдийдвэ? За. Сеги өцсөн үү? За тэнцсэн үү. За дараагийн хоёр тоглолт манайх хожих уу? Тэр нь бол хожино гэж л үзэн штэ. Хэр итгэлтэй? 100% итгэлтэй нэг шиг. Ер нь ингээ багийнхантайгаа аялан тоглолт их ямар вэ? Анх удаага багийнхантайгаа аялан тоглолт хийж байна. Маш гоё байна. Сэтгэл өндөр байна. Нэг өөр орнуудын клубүүдийн лигийн багуудтай тоглоход биднээс бас туршлага болж байгаа манай залуучууд яваад маш их баяртай байна. За тэгэхээр одоо бид нар ингээд Тайванд тоглолоо. Одоо Таиландын Бангкок хот тоглож байна. Тэгэхээр энэ ер нь тоглох орчин нөхцөл заал тангмын тухайд Монголдо тоглох ямар байна? Ийшээ ирж тоглох ямар байна те? Юу л байна л да жоохон уур амьсгалын жоохон нөлөөлөл жоохон яаж амар бөхчм халуунд дээрээс нь шалнууд амар их зуурж байна. Энэ болгонд бид нар чинь амар дасаагүй эвгүй жоохон эвгүй л байна. Яг гоо шалнууд нь зуурж ийн гэдэг нь нөгөө юм чигшлээс хамаарат гэж байгаа болохоос одоо нөгөө материал юунаас бол биш шүү дээ. Биш. Энэ бол зүгээр агарын чиглэлээс хамаарат ингээд бүх юм амар зүгээр явж байхад ингээд бүдэж унах гээд яваад шүү дээ. Энэ болохоор бас нэг агарын чигшил дээрээс нь ингээд ийм нөгөө нэг амар юундаг чигшилтэй юм тогж үзээг болох жоох эвгүй. Бөхчм орчинд ер нь тоглох жоох эвгүй байна уу? Амьсгаа өндөр байна. Амьсгаа өндөр байна. Сураг болохоор эвгүй байна. Манай Монголын цагаагаар чинь жоохон өөр болохоор бас арай гайгүй. 50-та тоглосон тоглолтын тухай одоо маах хожлын тухай яаж тоглов өөрийгөө ер нь яаж бэлдээ хожлын тухайд бол ер нь бол жинхэнэ багаараа чиг сайн тоглосон гэж бодож байна. Яг л нөгөө дасгалжуулагч хийсэн бид эдийн бэлдсэн хувилбар комбинацаараа дээрээс нь хамгаалт дээрээс нэг нэгдэж нэг шинэ логоноор ирсэн. Энэ бол бас давуу тал байлаа. Тэгээд за би манай зооны ер нь бас хүчтэй баг бол хайтек буюу бидний сайн таних Фредерик Клиш тоглож байгаа баг байгаа тийм маргааш тоглоно. Энэ тоглолтын тухай ер нь ямар бодолтой байна? Энэ тоглолтын тухайд яг эзэн баг нутаг дээр ер нь бол нэлээд хүчтэй сайн үзэх бах. Эсвэргээрээ бид нар бол ер нь бол нэг эсрэг багийнхаа нэг довтлогоо хамгаалтыг сайн судалж үзэж байгаад хоорондоо багаараа ярилцж байгаад ямар нэг тодорхой нэг агуулга гаргаж ирж байгаа тэрнийхээ дагуу явна даа гэж бодож байна. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Яг зүгээр ингээд харин ингээд тогтоол. Хөл үлдээд байгаа юм. Юу гар ман дээр ч арай нэдэд юм шиг шүү. Бас жоохон чигшлээс бид нар бол амар тийм. Яг энэ нөгөө чигшлийн зөрөө гараад байна тий. Хамаг шагаа мага үе мөч өвдөж шнэ. Гэхдээ юу манай арена буюу Монголын одоо М-банк арена. Ер нь бус газруудаас илүү гоё юм биш үү те тухтай. Тий. Шал өөр байлээ. Ер нь бол одоо энэ болохоор амар цэлгэр мэлгэр жоохон эвгүй байгаа. Яг л нэг эсч шиг жоохон нэг суух зай орон хөөр гэж юм шиг. Тий, уртлын хүн зай мэ баг тав тохгүй юм шиг харагдаж штэ. Бодлог ч юм яриад байгаа. Бодлог байсан юм байна. Аренагийн тухай жоохон яриулах гээд М-банк арена. Ер нь Эмба одоо бид нар шинэ энд ингээ хувьцаалах өрөөнд ч орлоо тий. Нөгөө 50 хувьцаалах өрөөнд ч орлоо. Бас ер нь хүмүүст нэг харагддаггүй байдлын талаас ч жоох яриул. Тий, ер нь бол бүх юунууд жоохон өөр байна л да. 50 гэхэд хувьцаалах өрөөнд жоохон зөвхөн багийнхан л орж цайлдаг. Нөгөө нэг зочилж ирсэн багууд нь болохоор жоохон нэг тав тухгүй, усанд орох юмгүй, жоохон эвгүй л байна. Манай юуж арена бол шал өөр л юм байна. Эм арена бол арай жоохон одоо сая 50 энэ хоёрыг харьцуулахад бол манай Эм арена бол нэлээд М-банк арена. Тий, М-банк арена бол нэлээд амар гоё санагдаж байна. Ийм аренатайгаа бас баярлж байна. Ер нь айгүй тийм
одоо бид нар чи хуучин спортын дуурданд тоглодог байж байгаа М-банк арена тий иймэрхүү л мэдрэмжтэй байдаг шүү дээ. Одоо М-банк арена тоглодог болсноос хойш ер нь жоохон одоо Азийн орнуудаар явахаар жоохон голонгүй байна уу? Харин тийм байна. Одоо тэгээд клубүүд чинь анх удаага явж байгаа болохоор ер нь шигшээ огцон завсардаа нилээ удаа гадагшаа оруулаад тэнцэн оруулаад яваагүй шүү дээ. Тэгээд одоо ингээд клубээрээ гадагшаа яваад ингээд тоглоход маш гоё л байна. Ер нь бол бас өөртөө байгаа нэг юу л байна. М-банк арена ер нь бол бас хоёр юу бодох юм бол бас нилээл ер нь бол гоё өндөр түвшинд тий дараагийн түвшинд гарч ижээ гэж бодож байна. Эрмүүн заяа Барсолт хоёрыг ер нь яаж одоо ярьчаа гэж ярьч. Чи яагаад байгаа? Ичээд байгаа мó? Ааха гэнэ. Ичдгүүгээр саруулаас жоо яриулах юм уу? Ичдгүүгээр нүүр хагарснараа саруулаад. Арай хил амтаа гарна. Арай хил амтаа гарна. Бэлтгэл дээр Сэги та хоёр бас нэг эсрэг нэг аягүй их тоглолт шүү дээ. Тэгээ энэ чамд хэрхэн нөлөөлдөг вэ? Ер нь Сегидээ ингээд нэг эсрэг нэг тоглолсны дараа одоо тоглолтод оролцох юм. Ер нь бэлтгэл дээр сэргэлэн ахын чамд ер нь хэр нөлөөлдөг вэ? Юу суралцж байна? Аюу хэмт. Ер нь тэгэл Сэги ахтай тоглож аваад арай өөр хүнтэй тоглохоор ер нь арай амар санагдаад байна шүү. Бие хүчний хувьд Манайх чулуу шиг болохоор тэгээд Сэги ахтай мөргөлдөж чад өөр хүн амттай мөргөлдөхөр ер нь арай гайг нэг арай нэг дийлээ доомс санагдаад байдаг шүү дээ. Сэги ер нь бэлтгэл дээр чи дийлүү. Яг биеэр мөргөлдөд. Хэцүү шүү дээ. Манай тамирчид ер нь ингээд ярьцлага аваад юм ярихлаар айгүй юм. Дууга ичимхий гэх юм уу одоо дууга өөгцөөтэй. Энэ тал дээр өөрсдөө нэг жоохон задлаад гоё ингээд юм ярьдаг бол юм болоо гэж боддгоо. Зүгээр саруулыг л яриулчих гэж боддгоо тий. Саруулахыг л яриулчих гэж боддог шүү дээ. Өөртөө л нэг яриадах шаардлагагүй гэж бодож байна. Тэгээ одоо энэ үзэгч фэнүүд юу манай багийг дэмждэг хүмүүс чинь та хэдийг бас сонсомоор байгаа шүү дээ. Юу ярьж юу боддтой. Энэ багтайгаа аялах хэрэг ямар гоё нөө гэл болоо тий. Ер нь тэгэл ер нь хаач ийсэн багаар бөөндөө авах юм бол тэгэл ер нь айгүй гоё. Багийн уур юмсгал ер нь яг баг гэхээс илүү нэг тийм гэр бүл шиг. Тийм болохоор ер нь энэ тэнд бөөндөө явж явал ер нь хаачсан явхад ер нь гоё л. Пүрвд орж ах ер нь яриа өх айгу дуургүй би одоо ингээ гуугаа явж байна. Ер нь хасан үлгүүд багийн амжилт энэ үнтэй салшгүй холбоотой. Тэгээд багийн одоо ёс зүй, сахилга баат, бэлтгэл, сургуульд одоо юу гэдэг бүх юмыг манай Пүүжаах ерөнхийдөө ингээд бүгдийг зааж чиглүүлээд шаардлага тавиа явдаг байгаа. Тэгээд ер нь багийнхандаа та ер нь ямар шаардлага тавьж ер нь ямар байхыг хүсдэг вэ? Сахилга бааттай байх шүү. Тамирчин бол тийм бэлтгэл сургууль цагтаа авах хэрэгтэй, цагтаа тарах хэрэгтэй, цагтаа явах хэрэгтэй. Тийм шаардлагатай байна шүү. Ер нь та ч одоо арын албаны одоо бүх хүмүүсээ удирж гин, баг тамирчтай удирдах гин. Тэгэл ингээл зохицуулах ажил маш их байдаг. Тэгээд энэ бүхнийг та яаж амжуулж байна? Мөнхөөс гээд нэг залуу байгаа. Тэрүүгээр л нэг их юм хийлгэж байна да. Тийм. Тэр өөдөртөө бэлтгэл ирээгүй. Одоо хариуцлага тооцсон да. Тийм. Дилэр. За тэгээд ер нь хасан үлгүүд багтайгаа та ч одоо яг нийт хэдэн жил хамт байгаа вэ? 2007 оноос хойш. За тэгэхээр 18 жил. 21 жилийн 18-нд нь одоо хамт байгаа гэсэн үг тий. Тэгээд нийт хэдэн авраг хамтдаа авлаа? Юу штэ. 8 9-т 10 гэхэрч юу юм доо 5 6 юм уу? Тий. 6 авраг хамтдаа байна. Одоо ингээд энэ жил 7 дахь аврагын төлөө дайраад явж байна. Багтаага ер нь ингээд аялын тоглолт хийгээд олон улсын тэмцээнд ороо явах танд ямар санагдаж байна? Энэ чинь тэгээд бид нар бас анх удаага л ингээд явж байгаа шүү дээ. Айгүй өргөн бүрэлдэхүүнээр явж байгаа. 30 гаруй гэвчээ. Урд нь бол иймэр явж байгаа. Яг зүгээр нөгөө бид хэд ч болохоор 12 онд бол Европ руу явж лээсэн л да багаараа. Тэгэхэд бол яг зүгээр нөгөө тэмцээн дуусны дараа зүгээр тийм аялын тоглолт тэгээ нөгөө Европын багуудтай очиж зүгээр те ямар үедээ үзэх гэж бодлоо явж ирсэн. Тэрнээс хойш яваагүй байж байгаа яг энэ тэр бишэл нэг тав төвчээд нэг албан ёсоор явж байгаа.
тий явж исэн тийм юу бол баг анх удаага. Тэгээд яг ихний хонжлыг авч өнөөдөр дахиад тоглох маргааш тоглох дэс 3 ажил авах бас маш хэрэгтэй ажил байх болов гэж бодож байна. За амжилт төсөө хүч. Тэгвэл ээж гарахгүй шүү дээ. Баясаа. Дараагийн 2 тоглолт манай хожих уу? Хожиж шүү дээ. Ерөнхийлөгчөөс ганцхан юм асууч ерөнхийлөгчөө. Сүүл дараагийн 2 тоглолт нь манайх яах вэ? Хожиж шүү дээ. Хэдэн үе итгэлтэй? 100. Тоглоол хожиж шүү дээ. Ингээ хожих уу? Хожиж шүү Хэдэн үе итгэлтэй? Мэдээж хожиж шүү дээ. Хожих гэдэгт итгэлтэй байгаа. Of course. I always think we're gonna win. Yeah. I play to win, so we gotta win. Ямар ч сан өнөөдрийн тоглолтод хожиж шүү дээ. Маргаашийнхыг өнөөдрийн байдлаас харж ижил болно. Дараагийн тоглолтондоо юу? Хожих гэж хэлж шүү дээ. Бэлтгэлээсээ. Айгуу хаа. Хожно. Хожно. Асуудал. Бүх тоглолтын дээр л хожихын төлөө тоглодог шүү дээ. Хожигдно гэж хэзээ ч тоглож байгаа шүү дээ. Хожно гэдэгтээ хэр итгэлтэй байна? Мэдээж итгэлтэй багийнхандаа итгэж байгаа тийм болохоор хожигно гэдэгт итгэж байна да. Хожиж шүү дээ. За манайх дараагийн 2 тоглолтод хожих уу? Хожиж шүү дээ. Хожлоо. You guys have fun? What's wrong with him? He crazy. He's crazy. This finger is called Tushi. Every day in practice. Tushi, yeah. So I named this finger Tushi. За сагсны багтайгаа хамт явлаа. Сэтгэлээ мөрөө. Оо гоё ялоо тэгэл ямар ч амжилтаар дүүрэн ирж болохоор тэгэл ямар ч зорсондоо үрсэн. За одоо зөндөө олон дүрс авсан баг те. Зөндөө олон зурагтай болсон баг. Одоо рил бичлэгээр өстой бөмбөгдөн өстой. Ямар ч одоо юу асаа юу л нэг амар олон л ямар ч юмуд авсан тэгэл одоо эхнээс нь
эдитлэл оруулж байна да. Ер нь сахистай бас энэ үйлрэлттэй хамт байлаа. Тэгээд ингээ харахад манай багийн онцлог бусад багуудаас юугаараа онцлог вэ өөр вэ гэж бодож байна чи. Яг хоо би өмнө бас яг нөө Захан Бродерсын бас ард нь бас ажиллаж байсан болохоор нэг даатгал. Яг хоо хүлэгтэй хамтрахад ажиллахад бол илүү яг хоо албан ёсны санагддаг. Ер нь бол албан ёсны мэрэгжлийн илүү талдаа байдаг болохоор амар санагдаад байна. Одоо элдв юмны одоо удирдлагууд нь одоо нөгөө одоо ажилд эдэр ингэж шууд ингэ орж ирдэг юм уу бас ийм дуугаас даваад. Хоорондоо ярилцдаг, хүсэлтээ өгдөг тий. Ингэмээр тэгмээр амар санагдав. Ажиллахад илүү амар байна тий. За тэгээд бүтэ 10 хоногийн турш багтайгаа хамт аялаад сайхан дурсамжийг бүтээгээд ирсэн. Баярлаа. Одоо сайхан амрын даа явж тий. Тий чи одоо нэг хэд хоног амарна гэсэн. Тий нэг 2 өдөр амраал тэгэл ерөөсөн шүү. Буцаал ажилтаа. За дараагийн цэнгүнэ. За нутагтаа ирсэн сэтгэлээ өнө. Гоё нөө. Ядарсан уу зандаа? Жохон гайгүй гэхдээ жохон л. Гэхдээ мятахаа онгоцсон цугад айгүй гоё тухтай ирсэн. Тэгээ тухтай ирлээ. Тэгээ унцаар агаал л. Онгоц ерөнхийдөө ямар гоё л байл шүү дээ. Үйлчлэгээ сайтай гоё хоолтой. Хоол гоё өс тээ. Хоол гоёс. Хоол янз юм бас. 50 Таиландын нислэг юунаас Тайванаас Таиланд руу явахад Тайванаас чинь Таиланд руу яг гайгүй л байсан. гэдэг шүү. Чи газар тэгж ирсэн юм. Тэгвэл ч хамт гайгүй баха. Хэцэж байгаа л ирсэн шүү дээ. За тэгээд аяллаа сэтгэл Ямарчсан аялын тоглолтоор 3-0 гээд ирсэн болохоор айгүй аз жаргалтай сэтгэл дүүрэн байна. Одоо эргээд ирэхэд ч гэсэн гоё байна. Одоо энэ дэх тоглолтуудаа сайн амжилттай дуусгачлаа гээл. Үргэлжлээ финалд тоглоод явна да. За тэгээд нэг 2 хоног сайхан амарч яваад үргэлжлүүлээ бэлтгэлтэй орцох тийм ээ. За бараг 2-7 хоног талбай дээр гараг байж байгаа сая 2 тоглолт тоглолоо. Аялын тоглолт ямар байв? Багтайгаа аялах ямар байв? Тоглолтуудын талаар. Тоглолтууд бол мэдээж 3-0 гэж дууссан болохоор айгүй тийм. Багийн хувьд бол аюу хүрсэндээ ингээд зорьсондоос хүрсэн санагдаж байна аялын тоглолтын хувьд. Одоо эзнийхээ хуваар улстай 3 тоглолтын тэрийг бас нямбаа байж байгаа тэр нь авъя гэсэн бодолтой байгаа. Тэгээ бас талбайд гараагүй утсан тэгээд багаар бэлтгэлтэй тэгээд талбайдаа гарсан бас төсөөрсөн ч юм уу нэг тийм эвгүй мэдрэмж байсан. Гэтэ одоо бол шаарцангуй гайгүй болж байгаа. Одоо тэгээд бид нэр ер нь яг хөгжил эдийн засгаар бол Тайван Таиланд орч манайгаас хамаагүй өндөр байгаа шүү дээ. Гэхдээ сахс тоглож байгаа орчин нөхцөлийн хувьд ямар санагдсан? Заал тий. Хувцалх өрөө гэх мэт. Тийм бас аюу шинэлэг зүйлүүд байсан юм уу? Тийм. Хамгийн их мэдэрчсэн хүн гэвэл тэр за шалны хувьд аюу тийм зуурдагч юм уу? Тийм өөр шинэ мэдрэмж байлаа. Гэтэ ер нь манай аренаг нэг тийм үзээд байхааргүй санагдсан. Харин надад бас тийг санагдсан. Тэгээд одоо үзэгчдийн 5 дух тий. Тэгэл VIP өрөөнүүд, хувцалах өрөөнүүд ер нь манай ийм банк одоогийн ийм банкаар байна. Хууш нар юуж ярина. Одоогийн ийм банкаар нь бол хамаагүй илүү 5 духтай гоё санагдсан тий. Тэн дээр тэр бол яг ялгаагүй баг манайх илүү санагдсан. Гэтэ нэг гадны орны хувьд бол арай үзэгчдийн тоо их байж магадгүй баг. Гэтэ манайх бол тэгээ гайгүй. Надад бол дээр санагдлаа. За одоо тэгээ нэг 2 хоног амраад үргэлжлүүлээд бэлтгэлтэй ороод тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт. Love you. Oh, hey, hold on. Take this off of me, bro. Hold on. I ain't the one you want to She pulled right up on you like the feds. What you say? Don't post that. How you feeling coming back? I'm so happy to be back. I've been waiting to get back for like 3 days now. You're missing your home in Uruguay? Yeah. Food, people. Yeah.
recovery. To know. Yeah, let me know. I will recommend some restaurants, okay? Yeah, please. Also Miller and JT knows the good restaurant. За ихэ нутагт Монголд ирсэн хэрэг. Монголд ирсэн сэтгэл хэрэг. Гоё нөө. Гэрээ сансан байна уу? Гэрээ сансан байна. Мөнгө нэг сансан байна уу? Мөнгө нэг сансан байна. Ээж аваад сансан байна. Гэхдээ сайхан гэрээ олоо идэв. Гэрээ олоо санаж. Ямар хоол идэв гэж хэлсэн гэрээхэндээ? Одоогондоо замдаа л хэлэндээ бодож байгаа л одоогонд хэлээгүй л. Одоо яхаа шууд гэрлүүгээ. Шууд гэрлүүгээ. Дайрж хамраа ядарч. Өнөөдөр маргааш хамсаа хамраа тий. Гэрээс нэг ч гарахгүй. Барс уулга асууж. Оруулж цогцолж нөө. Асуугаа яваа. X was оруулж